Ямар нэг чанга дуурах чимээнээр би цочин сэрлээ. Яана гэрт толгойчроод ирсэн байх та. Би айсандаа хүнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд эвхрэн хөвдлээ. Тэр хүн намайг аав ээжийг минь гэмтээвэл Яана. Би утсаа шүрч аваад ээж рүү залгах гэтэл ээжийн минь хоолой сонсогдлоо. Чи охиноос ирээлээ штэ. Охиндоо ийм байдалтай харагдах гээд байгаа мó? Өөрийгөө хартаа арайчтэй чи нийл өмхий арх тамхи үнэртэж байна штэ. Халив чи сэрэтгээчтэй. Шүршүрт ороод буудан дээр унтаараа өглөө охиныг сэрхээс өмнө босохгүй бол энд ингэж унтсныг чинь харчих штэ. Тэр шөнийн явдлыг би хизээч мартдаггүй. Анх удаа аавынхаа архтай холбоотой асуудалтай тэгж нүүр тулах үед би 8 настай байсан юм. Дараа нь тэрнээс ч 7 дорын болж аав минь бүр үхэх шахсан хэцүү үетэйч тулгарсан. Ээж минь гэр бүлээ зурган дээр байдаг шиг сайхан байлгах гэж аавын архинд орсныг надад мэдэгдүүлэхгүй гэж хамаг байдгаараа л хичээж байсан чи аав байс хийгээд л гарч архиуж байсан нь байдлыг хэцүү болгож байсан юм. Тэгсэн ч гэсэн ээж аавыг зүгээр байгаа юм шиг харагдуулах гэж хичээж аав чинь ойрд орой болтол ажиллаж байгаа. Ажлынхаа чухал харилцагчтай оройн хоол идэж байгаа гэж хэлдэг байв. Аавыг ухаанаа алдтал архиуж байхад ээж гэртээ ирэхгүй байгааг нь тэгж тайлбарладаг байлаа. Ээж улам бүр сул дорой болж надад болон бусад гэр бүл найз нөхөддөө бүх зүйл зүгээр байгаа юм шиг харагдах гэсэндэ ядарч байгааг нь хараад би ойлгохоор байлаа. Тиймээс би ядчил ээж надад худлаа хэлэх хэрэггүй болж зовлонгоос нь жаахан ч гэсэн хугслахыг хүссэндэ аавын уугаад байгааг би мэдсэн гэдгээ ээжэд хэлэхээр шийдсэн юм. Тэрийг мэдээд ээжэд арай дээр санагдах байх гэсэн чинь харин ч ээж минь их гонигтай харагдаж байлаа. Дээрээс нь би хүүхэд болохоор арх ямар амттай байдгийм бэ? Ээж яагаад дандаа аавыг муухай өнөртөд байна гэдгийм бол аав яагаад архи ухаараа зүгээр ярьж чадхаа байчихдаг юм бол яагаад архи ухаараа муухай зантай болчихдаг юм бол гэд надад ойлгохгүй асуумаар өчнөөн асуулт байсан юм. Жаахан охиноо ийм юм асуухад ээжийн минь өдрөө нулимс асгаран урсаж байв. Энэ бүхнийг засч чадах хүн бол зөвхөн аав чинь гэж ээж надад хэлэхэд ашгүй дээ гэж би дотроо бодож байлаа. Би аавыг уухай болооч гадагшаа гарахаа болооч гэж говьл бүх зүйл зүгээр болно гэж бодоод аавыг гэртээ ирэнгүүт нь л хэлье гэж бодсон. Харин би дими юмд найдаж гинэн зан гаргасан байж тэр шөнө аав гэртээ ирсэнгүй. Аав маргааш өглөө нь гудамжинд унчгаж гिचгсэн гэртээ амар царайтай орж ирлээ. Нүүр ам хувцас хонор нь авах юмгүй болчихсон. Бас үнэхээр муухай үнэртэж байв. Арх ингэж үнэртдэг юм байна гэж би тэр үед бодож байлаа. Тэгээд аав эмнэлэг рүү оёо тавиулахаар явсан юм. Нэгэн орой аав миний толгойг илэн суухт нь би тэрний царайг тасралтгүй ширтээд яагаад өөрийгөө ийм болгочихдаг байна гэж бодон уур минь хүрч байлаа. Ийм байдал намайг ахлах ангид орох хүртэл үргэлжилсэн. Аав ойр ойрхон гарахаа болсон ч нэг гарвал бүр аймаар юм болдог болсон. Хамгийн аймаар нь нэг удаа ээж намайг шөнө дунд сэрээгээд эмнэлэг рүү явсан өдөр байлаа. Аав согтуугаар жолоо барьж байгаад осолд орсон байсан юм. Азар баг зэрэг шалбарсныг эс тооцвол зүгээр байсан ч гэсэн надад маш том сэтгэлийн шарах үлдээсэн юм. Би аавыгаа алдчих болох байлаа шүү дээ. Аав яагаад ийм бодлогогүй юм бэ? Яагаад ээжийг өөрт нь дахин туслах гээд байхад дургуйцээд байдаг юм бол? Тэр үед аав өөрчлөгдөхийг хүсэхгүй байгаа нь. Архийг ээж бид хоёроос илүүд үзэж байгаа нь бид хоёрт хангалттай хайртай биш юм байна гэж надад санагдан сэтгэл минь маш ихээр өвдөж байсан юм. Тэрнээс хойш би аавыг гэртээ бүрэн бүтэн ирэх болов уу? Дахиад аймаар юм болох вэ гэж үргэлж сайн унтаж чадхаа болсон. Шөнө дунд босоод аавыг гэртээ аюулгүй иржүү гэд унтлахын өрөөний цонхоор гадаа машин нь байгаа эсхийг хайн зогсдог байснаа санаж байна. Тэр нэг осол болсон үеэс миний нүдэн дээр биш ч гэсэн эцэг эх минь улам ойр ойрхон муудалцдаг болж байв. Ээж минь энэ бүхнээс намайг хамгаалах гэж хичээж байсан ч манай гэр тийм ч том байсангүй. Мэгшин уйлсан ээж минь чамаас сална шүү гэж айлгахад аав харин сэтгэл өвтгөн муухай үгсээр хариу барьдаг байлаа. Аав заримдаа үнэхээр муу хүн болчихдг нь надад ээжийнхээ өмнөөс гомдмоор санагддаг байв. Тэр машины ослын дараа манай аав ухаарсан байхаа гэж та бодож магадгүй. Гэхдээ тэгсэнгүй. Тэр дахин нэг осолд орсон юм. Цагдаад 2 удаа баривчлагдан хэдэн жил машин барих ирэхгүй болсон. Тэгсэн ч гэсэн тэр гарч уухаа зогсоогоогүй. Дандаа л дахиж уухгүй энэ сүүлийн удаа амлж байна гэдэгч тэр нь бүгд худлаа байдаг байв. Би аавыг архи уух бүрт нь энэ л яг сүүлийн удаа гэж найддаг байсан. Дахиж гарч уухгүй дээрд нь гэдэгт итгэдэг байсан. Дахин уух бүрт нь урам хугарах тэр мэдрэмжийг үзэн ядмаар байлаа.
Тэрний үгс хоосон амлалт нь ямар ч утгагүй болсон юм. Энэ бүхэн болж байхад би сургуультай явдгаараа явж юу ч болоогүй мэт аав минь сайн аав би ч аз жаргалтай байгаа мэт жүжиглэх хэрэгтэй байдаг байв. Аав ажилласаа халагдаж хадгалсан мөнгө гээд байх юмгүй байсан хэдийгээ уугаад дуусч байсан нь ээжид бүр чих стресс болж байсан юм. Гэхдээ юм бүхэн учир шалтгаантай байдаг. Аав халагдсанаасаа хойш дахин уухаар гарсангүй. Тэр эмчилгээнд явж дээрдэж байгаа. Архинаас хамааралтай болсон хүмүүсийн цуглаанд явдаг болсон. Архинд донтсон, хар тамхинд орсон хүмүүс чиний бодсон шиг шүдэн унчихсан, бохир заваан хүмүүс биш, энгийн хүмүүс шиг амжилттай бизнес эрхэлдэг хүмүүс харагддаг гэж аав надад хэлсэн юм. Тэгэхэд би янз бүрийн амьдралтай хүмүүс донтолтоос болж зовдөг болохыг олж мэдсэн. Бүх зүйл бүр сайхан болоогүй ч гэсэн арай дээр болсон. Аав ажилд ороогүй, ээж минь яах учраа олохгүй л байлаа. Гэхдээ одоо би өмнөхөөсөө тайван амгалан болсонд үнэхээр баяртай байгаа. Би аавтай хайртай. Аавыгаа архин донтолтоос болж их зовсныг ч мэднэ. Тэрний гэр бүлээ тийм хэцүү байдалд оруулсныг уучлах гэж хичээж байгаа. Харин зарим зүйлсийг би хүсснээрээ ой санамжаасаа арилгаж чадахгүй нь харамсалтай юм. Донтох ямар байдгийг бас аавд өөрт нь ямар байсныг би бүрэн ойлгохгүй байж магадгүй. Би зөвхөн архинд донтсон хүний охин. Хүүхдийн ойлголтоор энэ ямар байдгийг л хэлж чадна. Ганц сайн мэдж байгаа зүйл гэвэл донтсон хүн ганцаараа зовдгүй. Тэдний хажууд байгаа хайртай хүмүүс нь давхар зовдөг. Бид айж, бие сэтгэлийн хувьд зовлон шаналлтай амьдардаг. Хэрвээ та ямар нэг байдлаар донтсон бол миний түүх танд нэгийг бодогдуулж, өөрийнхөө төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө донтолтойгоо тэмцэх зориг өгнө гэж найдаж байна.